Сүүлийн жилүүдэд төрийн санхүүжилтийг гүйцэтгэлээр санхүүжүүлэх зарчимд шилжүүлэх бодлого боловсруулагдаж зарим салбарт хэрэгжиж эхлээд байгаа. Гэвч энэхүү тогтолцоог шинжлэх ухааны салбар шууд нэвтрүүлэх нь салбарын хөгжлийг сааруулах эрсдэлтэй гэж эрдэмтэд анхааруулж байна. Шинжлэх ухааны судалгаа нь богино хугацаанд хэрэгжигдэх, үр дүн гарах боломж хязгаарлагдмал суур судалгаа, туршилт, нотлохоо олон шат дамжлагтай процессор дамжиж байж бодит үр ашиг бий болдог. Тухайлбал олон улсын шишгээр судалгааны нэг циклд ор хаяж 3-5 жил үргэлжсэний дараа үр дүн бодлого үйлдвэрлэлд нийгэмд нэвтэрдэг байна. Харин гүйцэтгэл суурилсан санхүүжилтөнд богино хугацаанд тайлангийн үзүүл, тоон шалгуур шаардах хандлагатай байдаг нь судлаачдын эрсдэл багтаа хурдан үр дүн харагдах ажлууд руу хөтөлж суур болон стратегийн судалгааг шахах сөрөг нөлөө үзүүлж болжхүйг салбарын онцлолоо. Ер нь гүйцэтгэлээр санхүүжүүлнэ гэдэг асуудал бол онлын үед зөв асуудал. Өөрөөр хэлбэл хийсэн ажил таарсан хэмжээний санхүүжилтөд өгдөг гэсэн үг шүү дээ. За эрүүл мэндийн салбартаар болвол манайд одоогийн байдлаар энэ тогтолцоо бол төдийлөн зохимж сайтай биш байна гэсэн ийм байдалтай байгаа. Шинжлэх ухааны салбарт бол энд их явдалтай. Энэ одоогоор яг шууд орё гэвэл ер нь бараг боломжгүй. Яагаад гэвэл шинжлэх ухааны салбарт хийж байгаа судлаачийн ажлын үр дүн хамгийн хурдандаа 3 жилийн дараа гарна. Тэгэхээр бид нар одоо 3 жилийн дараагийн ажлын үр дүнгийнхаа гүйцэтгэлийн салинг энэ жил авах жишээ. 3 жилийн өмнө хийсэн ажлынхаа үр дүнг авах учраас яг одоогийн гүйцэтгэлтэй харьцуулахад жаахан зохиж буутай. Зүгээр ер нь эрдэм шинжилгээний ажилтнуудын ажлын бүтээмж ямар байна уу гэдгийг тухайн байгууллага үнэлээд цалингаа одоо нэмэх эсвэл арай бага тогтоох энэ асуудал бол төсвийн шууд захирагч бүр мэддэг асуудал. Тэгэхээр үнэхээр одоо бодит ажлын үнэлэмжээр нь тухайн үедээ цалингийн ялгаатай тогтоогоо цалинжуулаад явах нь хамгийн оновчтой болов уу гэж би л тэгж ойлгодог юм. Тэрнээс гадна цалингаа нэмэх боломж үзэндөө бий. Одоо өнөөгийн байдлаар Монгол улсын хэмжээнд эрдэм шинжилгээний салбарын байгууллага дотроос зөвхөн шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд төсвийн гадуур гэрээт ажлуудаар нийт зардлынхаа 30% тэнцвүүс мөнгө олж байгаа. Тэгэхээр энүүгээр цалингаа нэмж болж байгаа. Тэгэхээр цалин нэмэх боломж их байна. Энүүгээр эрдэм шинжилгээний ажилтны ажиллах нөхцөлийг сайжруулж бас болж байна. Одоогийн байдлаар энэ сүүлийн 4 жилийн дунджаар шинжлэх ухааны академи болвол жилд нэг 20 орчим тэрбум төгрөгийг ийм замаар олж байгаа. Энэ бол хуулиар зөвшөөрөгдсөн арга байгаа. Тэгэхээр бусад эрдэм шинжилгээний байгууллагууд, их сургуулиуд мөн нэгэн адил энэ одоо гэрээт ажиллаараа тодорхой хэмжээний орлого болоод ажил нөхцөл байдлаа сайжруулах боломж бас байгаа. Үүгээр нь цалингаа нэмэх боломж бас байсаар байгаа. Мөн шинжлэх ухааны судалгааны амжилт үр дүнг шууд эдийн засгийн өгөөж богино хугацааны үзүүлэлтээр хэмжих нь шинжлэх ухааны мөн чанарт нийцэхгүй гэж үзэж байна. Ийм нөхцөл гүйцэтгэлээр санхүүжүүлэх тогтолцоо нь судалгааны чанар, эрдэм шинжилгээний хараа тус байдлыг алдагдуулах эрсдэлтэй гэж эрдэмтэд болгоомжуулж буй юм. Тиймээс шинжлэх ухааны салбар доктортой урт хугацааны суур санхүүжилтийг хадгалах, харин гүйцэтгэлийн үнэлгээг олон жилийн мөчлөгөөр чанарын шалгууртаагаар хийх нь илүү оновчтой шийдэл болохыг мэргэжилтнүүд зөвлөж байна.